Харин яг одоо энэ цаг мөчид бид олон улсын зах зээлийн нөхцөл байдлын талаар ярилцахаар CNBC-ийн Хонконгод ажиллаж байгаа долгионтой холбогдоод байна. Хүлээн зөв. За тэгэхээр сүүлийн үед бас өрнөж байгаа нөхцөл байдлын талаар бас бид өглөө нэлээдгүй мэдээллүүдийг бас энэ цаг мөчид дамжуулсаар байгаа. Ялангуяа Ормозын хоолой болоод галын тосны дийлүүлэлттэй холбоотойгоор Азийн хондлын бүс нутагт бол томоохон өсөлтүүд нэлээд ажиглагдаж эхэлсэн. Гэх мэтчлийн ийм олон сонирхолтой мэдээлэлүүд байгаа шүү. Тэгэхээр таны зүгээс бас тодорхой мэдээллүүдийг өргөх. Машуур таншиг өнөөдрийнхөө гол баримжааг авцгай тэгэхээр яхааргүй мөгээр өөрчлөлтээр яг геополитикийн дунд зах зээлд амьдарч байна. Яг өнөөдөр бид ярих бол зах зээл бол амьсгалж харьцангуй Азийн өртсөө өсөлттэй гэж байна. За одоо Австралиас авдаг 8635 SX индекс явж байна. Никегийн хувьд бол өнөөдөр 2 хувьд давсан өсөлтийг зүйл 54800 төвшин байна. Тэгэхээр яхааргүй Азийн зах зээлийн өсөлтөд нэгдэж ер нь хөрөнгө оруулагчдын хувьд бол нэг юм богино хугацааны геополитикийн эрсдлийг бол бас түр хоош тавьж эхэлж байна гэсэн. Тэгэхээр дэлхийн одоо яг зах зээлийн суурин бол өнөөдөр ер нь болгоомжтой risk on чиглэл рүү шилжиж байгаа. Эрсдлээ бас харьцангуй тайвширч байна гэж харж бодох. Яхааргүй гол хөдөлгөгч хүчин зүйл бол зах зээлийн одоо геополитикийн мэдээг тэр бүр одоо үл томсорлоогүй ч гэсэн төр зур хөндийрч гэж байна уу гэсэн төр зур бол ажиглагдаж байна. За яг уу Азид бол MSCI Asia Pacific Index нэг давсан өсөлтийг үзүүлж байна. Өнөөдөр 3 өдөр дараад нь өсөлтийг бол харах хэрэгтэй байна. Японы Topix-оос нэг давсан өсөлтийг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл бол хүчтэй тийм радио бол явагдахгүй. Гэхдээ нэг тийм тогтворч оролдлого бол хийж байгааг харж байгаа. Америк дээр ч гэсэн бас эдийн дүр зураг харагдсан шүү дээ. S&P 500, Nasdaq дээр бүгдээр хагасгаар өссөн нь яг гоо зах зээл дан үргэлжилж байгаа ч гэсэн эдийн засаг бол ашигт ажиллагаанд бол бүрэн төлөвтэй алдаагүй гэдгийг бол харуулж байгаа. Яхааргүй одоо тийм л оюун болон технологийн сэдв одоогоор зах зээлийг барьж байна. Яг гол өөрчлөлт бол нефтийн зах зээл дээр гарлаад Brent орцогоор үйл явдлыг буурсан. Нэгдүгээр бүр 103-аас доош орсон нь зах зээлийн хамгийн одоо муу сценарийг хөлбөр харж байгаа. Төр зур хоош тавьж эхэлсэн гэж харагдаж байгаа. Гэхдээ эрсдэл бол алга болсон гэсэн үг биш шүү дээ. Ормозын хоолой бараг бүрэн хаагдсан байдалтай байгаа нь бол яхааргүй нийлүүлэлтийн талдаа одоо шок эрсдлийг бол бодитоор үүсгээд байгаа. Бондын зах зээлийг хараад үзэх юм бол 10 жилийн байж 4.20 дээр тогтворч эхэлж байна. Энэ бол яхааргүй инфляци айдас бол түр намцны баг. Гэхдээ энэ бол яг бүрэн тайвширсан зүйл бол биш ээ гэдгийг санах хэрэгтэй. Зүгээр л одоо үдээлтийг дахин тэнцвэржүүлж байгаа гэдэг ийм ойлголтыг бол харсан зүйтэй. Яг макро төвшөнд одоогийн болон харахгүй яхааргүй одоогийн нөхцөл байдал төвлөрч байгаа. Яагаад тэгэхээр зах зээл бодлого хүүгээ бээр үлдээн гэж үдээлт зөвхөлж байгаа. Гэхдээ хамгийн чухал зүйл нефтийн үнийн өсөлт, бүхнэрийн зах зээл сударчилсан. Тэгэхээр энэ хоёр бодит фактор хүчин зүйл маань хоорондоо одоо зөрчилдөж байгаа үед бодлогын чиглэлд яаж өөрчлөх вэ гэдэг хамгийн сонирхолтой асуулт болж байгаа юм. Процессыг маш хурдхан хараад үзэх юм бол бас зөрчилтэй ийм зураг харагдаж байна. Алтны хувьд бол 5000 орчим тогтвортой байна. Биткойн бол хэлбэлцэл 1.73-74 хавцаа байна. Доллар нэлээд чангарч ирсэн. Гэхдээ иен бол одоо хөдөлгөөн долларын болчихсон хөдөлгөөн тогтворч ирж байна. Энэ бол яхааргүй зах зээл тодорхой чиглэлд нэг юм бүрэн итгэлгүй байгаа. Бүдээтгэн горинд байгааг бол харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр харах зүйл бол ойлгомжтой геополитикийн тал ер нь яг нөхцөл байдлаа доогт эрсдэл бээрээ байгаа. Дайныг удаан үргэлжлүүлж чадахгүй гэдэг тооцоог бол эдийн засгийн үлнээсээ бэлж болох. Энэ бол одоо бодтой шударгаар хийж байгаа. Яг тэгэхээр маш олон улсад эдгээр зөрчин мөргөлдөөнд оролцоогүй, дууд оролцоо, зэргийн оролцоо байхгүй ч гэсэн эдийн засгийн бол нэлээд мэдрүүлж байгаа ч гэсэн удаан үргэлжлэхэд маш хэцүү үеийн үйлдвэрлэлөө явж байгаа шиг байна. Маш товчхон төсвөлт танаас бас асуухад юу экспертүүдээс ингээ харахад ерөнхий том зургаараа болоод зах зээлийн хувьд юу сентимент маань өөрөө юуг анхаарах хэрэгтэй гэж бид ер нь харахаар байна. Гурван зүйл байх. Нэгдүгээр нь холбооны болон банкны нөөцийн банкны мэдээлэл бол харж шаардлагатай. Хоолны эдийн урдыг одоо юу хийх вэ гэж яаж хийж яах гэдгийг бол харах хэрэгтэй болж байна. Хоёрдугаар нь яхааргүй нөгөө
одоо хүн болгоныг мэддэг болчлоо одоо баян өшөө гэдэг шиг орон музей хоолой нефтийн нийлүүлэлт бодит тасалдал цаашаа өргөжлөө. Гуравдугаарт нь бол дайн сонжирх уу эсвэл зах зээл дээр ямар хуу тайвшруулах уу гэж өгч яана гэдгээс шалтгаалсан. Яг л одоо өнөөдрийн хувьд яхаарахгүй нэг тийм тайван байгаа ч гэсэн найдвар харагдаж байгаа ч гэсэн тийм баталгаатай өсөлтийн одоо эхний зураг бол биш ээ. Өнөөдөр яхаарахгүй төр зүрийн амьсгаа авсан ийм одоо дүүцэг болж байна гэсэн. За маш баярлалаа бид зах зээлийн мэдрэмжийг авахар Хонконгод ажиллаж байгаа CNBC-гээ долгионтой ярилцлаа.